Дэлүү хотогт Жамсран жав. Өөрийн намтар 7 дугаар хэсэг. Үнэндээ бол би түүнтэй нэгэнтэй учирч байсан юм. Намайг эзгүй хойгоор өвлөрж гиндэнтэй уулзаад явсан байсан. Дахин ирэхдээ надтай уулзсан юм. Тэрбээр над хүндэтгэл үзүүлээд нэгэн бичмэл номыг ширээн дээр минь тавьсан юм. Би нэг их олон юм ярьсангүй хэн болохыг нь асуув. Би түүнийг баг зэрэг сэжиглэж мэдээлэгч байж магадгүй гэж бодсон юм а. Тэр хөгшин цонхгор царайтай жижигвтер сахалтай байлаа. Хуучин засгийн үед өртөөний хэсгийн дарга байжээ. Хуучин эзэн хааны өртөө Шинжааны ил хошуунаас гараад Монголоор дамжин Бээжин ордог байсан юм. Ховдын хязгаарт 14 өртөө байсан бөгөөд тус бүр 5 өртөө бүхий хэсгүүдэд хуваагдаж хэсэг бүрийг тайж захирдаг байж үлээ. Эрэгдэн давг миний өмнө тавьсан бичгээ уншихыг хүслээ. Би түүнийг нь харав. Түүний намтар бололтой. Зүүднийхээ тухай бичсэн хэсэг нь нүдэнд туслаа. Өтгөн өвс нь нуугддаг туулай болж зүүдэлжээ. Төмөр өвсийг нь хуйхалж гин. Тэрээр айц нь хүрсэн янзтай харж гин. Тэгснээ галын зайгаар нүхолж түүгээр үсрэн одов. Зүгтэж гарсан хойно үсээ үзвэл хуйхлагдсан байжээ. Тэгээд сэрсэн гин. Би цааш уншсангүй. Үүнийг аль дээр үед бичсэн юм гэж эргэдэн давг хэллээ. Гэтэл саяхан бичсэн байх гэлтэй санагдав. Иймэрхүү үлгэр шиг зүүд нь улс төрийн санаатай холбоотой гэмээр. Над тэр хүнийг хардах сэтгэл төрөв. Намтар нь мөн с ижигтэй. Уншиж амжмааргүй зав муутай байгаагаа хэлээд буцааж өгөв. Учир нь би чөлөө цаг гарах бүр шашны ном судраа уншихад зориулах ёстой гэдгээ хэллээ. Тэр хүн тэгээд л яваад өгсөн. Би түүнтэй дахин уулзаагүй билээ. Тиймээс галин дэвэр надаас эргэдэн давгийг мэдхүү гэж асуухт нь би мэдэхгүй гэж хариулсан хэрэг. Тэр хүн тантай 2 удаа уулзахаар ирсэн шүү дээ. Мэдэхгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ гэж галин дэвэр асуухад олон хүн над дээр ирдэг тул цөмийг нь санахгүй байна гэж би хариулав. Та түүнийг нэрээр нь мэдэндээ гэж тэр шалав. Тийм ээ, нэрийг мэднэ. Харин нэрийг эзэнтэй нь оноож санахгүй байна гэв. Үннийг өгүүлэхэд эргэдэн давг надтай уулзахаар ирэхдээ хэн болохоо хэлээгүй. Надад үзүүлсэн намтар бичгтээ нэрээ төвдөөс Монгол руу орчуулж Догшин Эгазол гэж байхаар нь хэн болохыг нь гадралсан юм. Тэгэхээр үгийн тодорхой утгаар нь түүнийг хэн болохыг мэдэхгүй гэж хэлэх үндэс надад байсан билээ. Түүний нэр хувьсгалтай уялдаатай гарч ирдэг. Энэ учир та түүнийг мэдэх ёстой гэж намайг хувьсгалын эсэргүй үйл ажиллагаанд холбогдуулах маягтай хэлв. Тэрэн дээрээ хүрвэл түүнийг би юусоо мэдэхгүй, хизээч түүнтэй хамтран юм хийж байгаагүй гэж би хэлв. Тэр дараа нь ловн шамрыг мэдхүү гэж асуув. Улаамалгайт багш гэсэн утгатай нэр. Би түүнийг мэдэхгүй, сонсоочгүй гэж хариулсан бөгөөд энэ маань ч үнэн билээ. Хожим нь түүнийг 82 настай, өр Монгол гаралтай, халахад олон жил амьдран суусан, лам байгаад хар болж, 70 гаруй настай хөгшнийхөө хамт суудаг байсныг нь мэдсэн билээ. Дараа нь Донойжавыг мэдхүү гэлээ. Тийм нэртэй хүнийг мэднэ гэдгээ хэлв. Тэр хүн тантай уулзсан уу? Тийм ээ, тэр хүн 1-2 удаа уулзсан юм. Юу ярьсан бэ? Гойд юм ярилцаагүй. Та юу ч ярилгүй суугаад л байсан гэсэн үг үү? Үгүй ээ, бид хоолундны үн гих зэрэг зүйлийг л ярьсан гэж хэллээ. Донойжавыг би мэдэх болоод нилээд утсан байсан бөгөөд хар хүн байлаа. Тэрээр баригдаж байцаагдахдаа надтай чухал юм юр ярилцаагүй гэдгээ мэдүүлсэн гэдгээ. Бүүвэ гавжийг мэдэхгүй юу гэж галин дэвэр асуув. Үгүй, би түүнийг танихгүй, нэрийг нь ч дуулаагүй юм байна. Сөөнг шарав гавжийг мэдхүү. Энэ хүн сөөнг хочтой боловч сөөнг биш хүн байсан бөгөөд чухам яагаад тийм хочтой болсны учрыг нь мэддэггүй юм. Би түүнийг мэднэ гэдгээ хэлв. Түүнтэй уулзахаар очиж байсан уу? Тэгсэн очсон. Яах гэж түүнтэй очиж уулзсан юм бэ? Мигман наатахаар. Энэ нь Хятадаар Вэйчиш гэдэг нэг маягийн шатар. Энэ тоглоом бол Монгол төвдөд яг ижил бөгөөд Хятадаар бол арай өөрөөр нааддаг юм. Мигман гэдэг нь төвдөр олон нүд гэсэн утгатай. Монголчуудын олонх нь төвд нэрийг нь хэрэгэлдэг. Гэхдээ Улаанбаатар орчмынхан монголоор чулуу тавих гэдэг юм. Та юу ярьсан бэ? Онц юм яриаггүй. Төвд рүү явах тухай яриаггүй юу? Огт үгүй. Энэхүү шарав төвдөд 6 удаа очсон гэх бөгөөд энэ удаа дахин явхаар зэхэж байв. Мөргөл арилжаа хоёрыг хослуулдаг хүн байлаа.
Монголоос лагсад 8 алах юм авч очин тэрүүгээрээ хэсэг байж төвдөөс арилжих бараатай Монголд буцаж ирдэг байлаа. Тэрээр хар багаасаа өлчир хүн байлаа. Ямар ч хүйтэн байлаа гэсэн бүр хүн амтан малгайн чих хулгавчлаад явж байхад толгоонхоо оройд жижиг тоорцог тавьчихад ажирахгүй алхаж явдаг нэгэн байв. Тэр бас явахтаа гүйцэгдэхгүй. Эргэл мөргөл хийхээр Улаанбаатарыг хэд тойрчихно. Тэрбээр хотын бүх сүмхий дээр өдөр бүр ордог бөгөөд тэр нь хэдэн километр газар гэсэн үг юм а. Тэгээд гандан хийдийн гадуур нэгэнтээ гороо эргээд надтай зогсож байснаа хийдийн дотор нэг тойроод авна. Би сүм хийдийн дүүргийг нэг удаа тойрч үтсэн юм а. Тэгэхэд 3 цаг гаруй явж байсан юм. Төвд рүү түүнтэй хамт явахыг зөвшөөрүүлэх гэж тэр танд хадаг бариагүй гэж юу гэж Галандевэр асуув. Үгүй ээ, тэр тийм юм хийгээгүй гэж би өчөв. Хэрв та ингэж хэлж байгаа бол дараагийн бүх асуултад худал хариулт өгнө гэж та сэжиглэгдэн дээ. Яагаад гэвэл тэр танд хадаг барьсныг бид лавтаяа мэднэ. Надад хадаг өгсөн гэдэг яг үнэн. Нэг удаа надад бараалхахтаа хадаг барьсан юм. Энэ нь ердийн л хүндэтгэл байсан. Төвд рүү явах талаар ярьсан юм огт байхгүй. Галандевэр энэ талаар цааш нь байцаад шалгаасангүй. Тэр нь надад азтай юм болов. Бүр дээр үед шарав ярианыхаа дунд төвдөд очиж үзэх бодол төрдгүү гэж асуухаар нь би санаандгүй. Бодлого яах вэ? Гэхдээ хожим гэж хариулж өглөө. Гэвч хошуу хүргэгчд үүнийг хадаг өгсөнтэй холбож ярьсан бол би нилээд ноцтой хэрэгт унаж болзошгүй байсан юм. Энэ байцаалтын үед Галандевэр миний өчгийг тэмдэглэн авсаар байж үлээ. Эцэст нь тэрээр тэмдэглэлээ надад өгч үүнийг сайтар уншиж танилцсан. Хэлсэн үг чинь мадаггүй буусан эсхийг үз гэв. Би тэмдэглэлийг уншиж үзвээс гайхамшигтай нарийн болгочээ. Тэрээр хэлснийг минь яг тэр чигээр нь бичиж зөвшөөрсний тэмдэг болгож гарынхаа үсгийг зурлаа. Тэрээр намайг авч гарan өөр нэг өрөөнд оруулав. Тэнд 2 хүн байлаа. Тэр хоёрын нэг нь надад энд дуудагдаж байцаагцнаа хиндэж дуулгаж үл болно. Хотоос гарч явж үл болно гэв. Нөгөөх нь та хотоос гарч болохгүй гэж мөн хэлв. Улаанбаатар бол 10 таруу хот учир хот гэдэг юу гэсэн утгатай болохыг нь лавлав. Өө, энд ойр орчмын газрууд орно. 40 ли газар гэлээ. Энэ нь хотын төвөөс 13 бээр газраар хязгаарлагдана гэсэн үг бөгөөд тал тийшээ уртал газар юм. Гэртээ харахыг хариу бүрий болж байх үеэр сая зөвшөөрөв. Дараа сар нь намайг 9 удаа байцаалаа. Их төлөв тэд намайг нэг өдөр байцааж 2 өдөр өнжөөдөг байлаа. Учир нь тэр өдрүүдэд бусдыг байцааж тэдний өчгийг минийхтэй тулгадаг байсан нь удалгүй тодорхой болсон билээ. 2 удаа тэд намайг шөнөөр байцаав. Үүний бэрх нь харанхуй шөнө гэртээ харах явдал байв. Шөнийн хот аюултай байлаа. Энд тэнд зуудаг ноход байх бөгөөд хүн урж заримдаа бүр хүн барьсан явдал гарч байв. Бараг эзгүй гудамжаар харанхуйд явхад зам зуур тааралдах ганц нэг хүнээс би айдаг байлаа. Нэг удаа гуайлмод чирсэн хүн өнгөрөх зураа нүүрэнд минь гинэт гэрэл тусгасныг би санддаг юм. Юу тохиолдож буйг ухаараагүй байтал юу ч болсонгүй өнгөрөв. Намайг буусан сүм рүүгээ явхад өдөрч шөнж туршуул хизээж тавьдаггүй байсан юм. Нэг удаа ээлжид байцаалтад намайг дуутахаар явуулсан зарлагтай би зөрчигчээ. Цэргийн наадам буюу өнөөгийн улсын баяр наадам үзэхээр би гадагш гарсан байсан юм. Аншиг наадам хийж богд гэгээн залардаг байсан зуны их баярыг энэхүү цэргийн наадмаар сольсон юм. Цэргийн наадмаар бүх барилдаж морь уралдахаас гадна бусад уламжлалт спортын тоглолт болдог. Гэртээ эргэж очтол маргаашийн нарнаар байцаалтад бэлэн байхыг мэдэгдэж зарлага ирээд явсан байв. Байцаагдаж байгаагаа хиндэж дуулгаж болохгүй гэж надад хатуу хэлснээс хойш ийхүү ам мэдээ орхисон нь хачирхалтай санагдав. Маргааш өглөө нар гарах үеэр очиж байцаагтахад оргохыг оролдсон хэмээн ял толгов. Би зөвхөн наадамд очиод ирснээ л хэлв. Гэтэл тэр чинь хотын гадна байдаг газар шүү дээ. Хотоос санийг гарч болохгүй гэсэн биш билүү гэв. 40 ли газрын дотор хаагуурч явж болно гэсэн шүү дээ. Наадам ердөө л хотын захад болсон гэдгийг би сануулав. Тэр зэргийн зайтай газар явхад зөвшөөрөл авах ёстой байсан юм уу гэж намайг лавлахад энэ асуудал зүгээрээ гэж тэд хэллээ. Үүний дараахан миний гэдэс өвдсөн тул 10 хоног буюу 2-7 хоног орчим байцаагдсангүй. Тэгээд би дахин нэг удаа товчхон байцаагдав. Дараа нь 1 сар хэртээ юу ч болсонгүй.
Морь уралдах, бүх барилдах, сур харуулах нь шашны баяр ёслолын үед явуулдаг спортын уламжлалт 3 тоглолт байснаа хувьсгалаас хойш албан ёсны баяр ёслол ялангуяа хувьсгалын ойн чухал хэсэг нь болсон юм. Энэ бүх байцаалтын гогцоог олоход бэрх байлаа. Бусдын хэлсэн зүйлийн талаар миний юу гэж хэлснийг шалгаад байгаа нь л илэрхий байв. Олон асуулт нь харанхуйд буудах мэт санагдаж байсан бөгөөд намайг гиндүүлж барьж авах гэсэн оролдлого байлаа. Би ердөө үнэнийг бариад л юм зөөрөө иргэн гэдэгт найдаж байв. Альва нэг хувилдаанд оролцоогүй гэдгээ мэдэж байсан бөгөөд өөрсдийгөө хэрэгээс молтлох гэж оролдохдоо бусад хүн намайг элдвээр сэжиглүүлэх гэсэн оролдлого нь бүтлгүй болно гэдэгт ч бас найдаж байлаа. Намайг занал хийлж зодож байсангүй, нойргүй хонуулж ч үзээгүй. Эцэст нь намрын тэргүүн сарын 23-ны өдөр намайг дууддаг хүн хүрээд ирлээ. Нэг бичих авчирчээ. Тэр бичихт Дэлэг хотогт нэрээр минь нэрлэн маргааш өдрийн 11 цагт дээд шүүхийн газарт Эрэгдэн давгийн хэргийн гэрчээр ирэхийг мэдэгджээ. Эрэгдэн давгийг шүүх хуралдаанд намайг дуудахаар тэр зарлахыг эрэхт нь би намайг гэрчээр дуудмааргүй юм. Хэрэгт холбогдуулан шүүх гэж байгаа юм байна да гэж дотроо бодов. Тийм учраас дулаан хувцас зэхв. Ерөн ч цагаагаар хуйдэрч хэлсэн үе байлаа. Өглөө шүүх рүү унаагаар явахын тулд хөлсний тэрэг олуулахаар хамт байдаг хүнээ явуулав. Миний нэг шавийн ихнэр надад хадагтай хурч ирэв. Хойшид би энд байхгүй. Тэгэхээр намайг явсны дараа юмыг минь авч гэртээ бат хадгалж байгаарэ гэж би түүнээс хүсв. Тэр эмэгтэй надад барьсан хадаг нь уртаараа 11 сум байсан бөгөөд богд гэгэний сангаас гаралтай болох нь тодорхой байв. Учир нь тэр үед богдын эдүлгийн олон зүйлийг хотод зарж байсан юм а. Маргааш өглөө дулаан хувцаслаж дээд шүүх рүү хөдлөв. Гайхалтай нь дээд шүүх бүрэн хаалттай байсан бөгөөд асуух хүн харж байсангүй. Үүнээс их холгүй оршдог ардын ордон буюу Бөмбөр ногоон театр гэх том дугуй байшингийн эргэн тойронд хүмүүс байлаа. Чухал хэрэг байсан болохоор шүүх ажиллагааг энд шилжүүлсэн байх нь гэдгийг тааварлан бөөгнөрсөн олон дундуур зүтгэн орж учир явдлыг асуув. Эрэгдэн давгийн хэргийг энд шүүхэн гэдгийг удалгүй мэдэж авсан боловч ирснээ мэдэгдэхээр хаана очихоо тодруулж чадахгүй байлаа. Эцэст нь нэг том байшин руу орж цэргийн даргаыг нь сургалж байв. Энэ бол дотоодыг хамгаалах газрын тусгай хүч болох 300 цэргийг ахалдаг хүн юм. Тэгж байтал хэн нэгэн хүн надтай хамт яв гэлээ. Дугуй байшингаас намайг авч гарan хаалган дээрээ цэрэг манаач бүхий жижигхэн дөрвөлжин байшин руу аваачив. Түүн рүү ортол мандшир лам байж байлаа. Олон жилийн өмнө түүнтэй нүүр учирч байсан бөгөөд сайх хэргийн учир байцагдж байжээ гэдгийг анх удаага л мэдэв. Бид харилцсан амар мэндэ мэдлсэн боловч яриа өрнүүлсэнгүй. Тэр хоригдоогүй нь илт байв. Хэрв хоригдсон бол хот даяар яриа дэгдсэн байх ёстой. Намайг байцаадаг шигээ түүнийг сүмээс нь уй авчирч байцаадаг байсан бололтой. Удалгүй нэгэн цэрэг баруун гарын тохоогоороо тахилсан намхан хүний хамт орж ирлээ. Энэ хүн бол Югзэр лам байв. Морноос унаж гараа хугалсныг нь олигтой эвлүүлсэнгүй ажээ. Би түүнийг өмнө нь хараагүй билээ. Бид хүлээгээд л байлаа. Удаан хүлээсэн ч юу ч болсонгүй. Суух газарч алга байлаа. Цөхөختөө хаалганы харуул руу явж очиод комендантын даргаыг дуудаад өгөхгүй юу? Уулзах гэсэн юм аа гэлээ. Тэр биднийг хараа хяналтгүй орхиж яваад удалгүй нөгөө даргаыг дагуулж ирлээ. Хүйтэнд даарч буй тул аяг халуун цай бидэнд өгөхийг түүнээс хүсэхэд тэрээр их хүлцэнгүй байдлаар. Хэрв бид дотоодыг хамгаалах газар байгаа бол зохих ёсоор харьцагсан. Энд бол ямар ч боломж байхгүй тул цай олж ирж чадахгүй нэ гэж тэр учрлав. Хүн явуулж гаднаас цай худалдаж авах боломж алгуу гэвэл ойр орчим юм зардаг газар байхгүй гэж тэр хариуллаа. Үүний дараахан 2 харуул нэмж ирэв. Тун удалгүй нэг хүн ирж харуулд юм хэлснээ бидний хажуугийн ганц өрөө байшинд оруулав. Энэ нь муухай өрөө байлаа. Цонхыг нь модоор даруулж хатсан шал нь маш муудаж хэд хэдэн газраа хугарчээ. Шалан дээр нэг улаан дээлтэй хүн хэвтэж байлаа. Хэн болохыг нь мэдэж чадсангүй. Энэ өдрөөс хойш тэр хүн үзэгдээгүй. Харин шүүх хуралдааны сүүлчийн өдөр түүнийг би хальтныг удаа харсан юм. Бид гурвыг ороод хаалгыг хав. Удалгүй цэргүүдийн нэг нь ирж даарч байна уу гэж дотносоор асуув.
Бид цөм дулаан хувцалсан тул дажгүй байна гэв. Тэр хүн даруй гарч бас нэгэн цэрэг орж ирж цөөнх хоолоогоор "Саарл таны шав уу?" гэхээр нь "Надад тийм нэртэй шав байхгүй" гэвэл тэр гараад явчихв. Өөр баримт нотлохоо хайж байгаа юм уу? Эсвэл эхний орж ирсэн цэрэг Саарл нэртэй гэж таав уу? Бусд нь түүнийг миний танил гэж хардв уу гэх зэргээр би гайхан бодлоо. Нилээд удасны дараа цэргийн нэгэн дарга ирээд биднийг ардын ордны том дугуй байшин руу аваачив. Энэ барилгын дотор тал том монгол гэр шиг дугуй бөгөөд харин ард талдаа дөрвөлжин цонхтой билээ. Хоймор талд нь 5 шүүгч буюу байцаагч сууж. Тэдний өмнө талд 4 нарийн бичгийн даргын ширээ байрлуулжээ. Шүүгч нараас зүүн тийш баруун буланд 5 өмгөөлөгч эгнэн суужээ. Баруун гар талд нь цэргийн яамны нэгэн ажиглагч байх бөгөөд баруун өнцөгт 3 прокурор, нөгөөх комендантын дарга нар суужээ. Танхимын гол дугуй хэсгийн нүүрэн талд сэжигтэн нар шүүгчдийн өөдөөс харан 2 игнээлэн суужээ. Шүүхийн анхны өдөр нийт сэжигтний тоо 37 байсан бөгөөд 2 дахь өдөр нэг сэжигтэн нэмэгдэж 38 хүн болсон байв. Сэжигтэн нарын суусан 2 игнээний араар цэргүүд 2 игнээгээр зогсож цэргүүдийн ард талд ард олон байлаа. Биднийг шүүх хуралд ороход холбогдох бусад бүх хүн аль хэдийнэ суудлаа эзэлчихсэн байв. Иргэдэн давг дамнурга дээр хэвтэж байлаа. Тэрээр нэн өвчтэй байсан бөгөөд түүнийг эмнэлгээс авчирч. Эмчнэр хамт байж байс хийгээд л тариа хийж байлаа. Шүүхийн дарга хэлсэн нь "Өнөөдөр бид иргэдэн давг болон түүний бүлгийн хэргийг шүүж байна. Бид 3 хутагтыг нэмэлт гэрчээр авчираад байна" гэв. Өнөө хүртэл миний мэдэж байсан зүйл бол иргэдэн давг болон бусад янз бүрийн хүн баригдсан гэдгийг л бусдын адил сонссон байлаа. Намайг байцааж байснаас үүдэн Ёгзөр хутагт аль нэг талаар холбогджээ гэж би тааварлаж байсан юм. Харин Мандшир лам ямар нэг замаар энэ хэрэгт холбогджээ гэдгийг ухаараагүй байв. Хүн тус бүрийн байдал, хэрэг тус бүрийн хоорондын учир холбогдлыг энэ шүүхийн газар л анхудаа олж мэдэв. Гэвч гээд шүүхийн дарга үргэлжлүүлэн өгүүлсэн. Бид 3 хутагтыг энэ хэргийн гэрчээр бус харин сэжигтэн гэж үзэхээр шийдвэрлсэн тул тэд одоо баривчлагдаад байна. Намсрайг та 3 өмгөөлөгчөөр томилов. Та бүхэн зөвшөөрч байна уу? Эсвэл өөр хүнийг өмгөөлөгчөөр авахыг хүсэж байна уу гэлээ. Нөгөө 2 маань эхлэн ярьж татгалзах юм байхгүйгээ шууд хэлв. Дараа нь би намсрайг танихгүй. Гэхдээ нэгэнт бидний өмгөөлөгчөөр энэ шүүхээс томилогдсон болохоор надад татгалзах зүйлгүй гэв. Ийм байдлаар хэлсэн нь хожим нь өмгөөлөх явдлыг тэр хэрхэн гүйцэтгэж байгаа талаар гомдол гаргаж болзошгүй гэж бодсонтой холбоотой. Их сурвалж бидний монголчууд цуврал, ариун сэтгэл авралын үндэс Дэлүү хутагт Жамсранж ав. Хэвлэлд бэлтгэсэн Эл Чойжил сүрэн, цувралыг эрхэлсэн Цэ Гомб сүрэн, Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон, өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.